За өнгөрсөн 5 дугаар сард аймгийн энэ үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарсан байгаа. Тэгээ энэ төлөвлөгөөний хэрэгжилт одоо 84.7% одоогоор байж байна. За нийт энэ 24 арга ажил арга хэмжээ төлөвлөсөн. 21 нь бол одоо ямар ч байсан зарим нь бүрэн хэрэгжиж, зарим хэрэгж чадандаа явж байна. 3 арга хэмжээ бол одоо хугацаа болоогүй. Зөвхөн өвлөлт биш, өвлөлт хаваржилтын бэлтгэл ажлын төлөвлөгөөж явуулдаг. Тэгээ өвлийн удирдал жишээлх юм бол одоо энэ өвлөлийн нөхцөл байдалтай газар дээрээ танилцах тийм ээ. За бас үүсгэж жилийн дэмжлэг үзүүлэх гэдэг юм ажлууд болдог шүү дээ. Энэ ажлын хугацаа болоогүй гэдгийг агуулгаараа 84% явж байгаа. Тэгээ энэ жилийн хувьд манай ард мэдж байгаа 100 жоохон тааруу гантай. За тэгсэн хэрнээ 8 сар гарсан хойно нэлийн хурдтай юм байлаа. Тэгээ нэлийн бас ургац оройтсон. Ялангуяа бэлчээрийн ургамлын ургалт их бага. Олон жилийн дундчаас хамаагүй байгаа юм үнэтэй гарч байна. Мэргэжлийн байгууллагууд өгнээд ерөнхийдөө бол одоо зуудын бас эрсдэлтэй байна. Манай аймгийн нийт газар нутгийн 80% гэдэг ийм одоо дүгнэлт гаргасан. Тэгээ бас цагаараа явуулсан мэдээгээр ч гэсэн ер нь орд ордынхаас хурд дундас бол олон жилийн дундчийн төвшөнд байна. Хүүтэн цагаараа хүүтэн байна гэдэг ийм өрчсөн прогноз гарч байна. Тэгэхээр одоо ямар ч байсан аймаг бас үйлчлэлтэй өнтөд авахын тулд тодорхой хөрөнгө гаргаж энэ өвсдөжээр аюулгүй нөөцөө бүрдүүлж байна. За малчдад одоо сэрэмжлүүлэх санамж өгч бас одоо өвлийн бэлтгэлийн хангуулах чиглэлээр тодорхой ажил зохиож ажиллаж байна. Дээр нь одоо бас малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах чиглэлээр бас анхаарал ингэ ажиллаж байна. Яг бас тодорхой тоо хувь байдаг. Нийт малын одоо 29% бол эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг чиглэл яамнаас өгсөн засгийн газраас. Тэгээ энэ хүрээнд бас нэгэнт одоо бас онд орохгүй гэдэг юм уу те. Дараа төвөрөг юм уу те малыг тэтгэрэг өвөл хөндрөх юм бол энэ чинь бас одоо өндөрлөл үүсэн тийм ээ. Тийм учраас одоогоор тарга төвөрөг баг зэргийн гайгуу дээр нь одоо бас төхөөрөөд нийт хэрэгцээнд юм уу тийм ээ. Үйлдвэр зориулалтаар ашиглах гэдэг юм уу. Ийм маягаар одоо бас өрчсөн малын тоотлогоо цөөлөх, төвлөсөн мал дээрээ одоо гол анхаарлаа хандуулах. За манай аймгийн хэмжээнд яг нэг 2 мах урсгал үйлдвэр ажиллаж байна. Тийм ээ. Энэ үйлдвэрүүд маань бас мах авч байна. Дээр нь энэ Монфихэд одоо бас махны шинээр ийм үйлдвэр байгуулагдаад малчтаас амьд мал нэлээд авч байна. Тийм. За үйлдвэрүүд маань бас хажаа мах экспортлох зөвшөөрөл авчихсан. Малчтаас амьд мал аваад өөрсдөө боловсруулад гадагшаа гаргаж байна. Тийм ээ. Урагч орн руу мөн хятад орлуулсан зах зээл, Узбекистан, Иран гэдэг ингээд. Тэгэхээр ер нь бол энэ жил бас өмнөх жилүүтэй харьцуулахад мал мах бэлтгэл бол нэлээд бас эрчимтэй явж байна гэж харж байгаа. Энэ хаврын улиралд бас махны нийлүүлэлт багасдаг. Дээр нь үнэтэй холбоотойгоор нэмэгддэг. Тэгээ манай аймаг бол бас үнэтэй холбоотой. Ер нь төвс өргөн газрууд ард иргэдэд зориулаад махны нөөц бүрдүүлэх ийм шийдвэр бас байдаг. Тэгээ үнэтэй холбоотой манай аймаг 300 сая төгрөг батлаад үүгээрээ одоо хаврын улиралд нөөц бүрдүүлж одоо нийт бас иргэдийн хэрэгцээнд худалдаалах ийм одоо шийдэл гаргаад ингээд нэг 102 тонн мах бэлтгүүлэх гэрээ хийчихэж байж байна. Энэ мархан махадны компанид энд шалгараад. Тэгээ одоо энэ 12 сард багтаагаар махаа нөөцлөн тийм ээ. Тэгэхээр энэ одоо бас аймгийн комисс ажиллаад тэгээ хадгалж байгаад манайхан мэдэндээ хаврын улирал болохоор ингээд хоёроос 3 хэлээр ингээд тусна зориултын савлаад тэгээ энэ хүнсний дэлгүүрүүдээр гэрээ хийгээд борлуулдаг тийм ээ. Тэгээ энэ жилийн хувьд бол 102 тонн мах нөөцлөхөр ингээд гэрээгээ байгуулсан байж.